Сайн байцгаануу та бүхэнд олон улсын амьдралсан үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайныг зогсоох тухай төлөвлөгөө санал болгосон. Энэхүү төлөвлөгөөтэй холбоотойгоор Европын болон Украины төлөөлөгчид Женев хотноо уулзсан байна. Тэдний уулзаж байгаа гол зорилго нь энэхүү төлөвлөгөөг хилцэх зорилготой юм байгаа юм байна. За Украины төлөөлөгчийн тэргүүнээр Украины ерөнхийлөгчийн тамгын газар Андре Ермак оролцож байгаа. За тэрээр Их Британи, Франц, Германы үндэсний ээлгүй байдлын зөвлөхүүдтэй анхны уулзлаа хийсэн гэж нийгмийн сүлжээний хэрэгслэр бичсэн байна. Москва ашигтай гэж үзэгдэж буй энэхүү төлөвлөгөөнийг өөрчлөхөөр холбоотнууд Украиныг дэмжиж нэгдэн төвлөрч байгаа нь энэхүү уулзалтаас харж байна. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Америкийн ерөнхийлөгчийн тусгай айлч Стив Витков ням гарагт Швейцарын Женев хотноо хүрэлцэн ирсэн. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэхүү яриа хэлцээнээс хүлээж байгаа үр дүнгийн талаар хэлэхдээ бид бүгдэд эерэг үр дүн хэрэгтэй гэж Зеленский нийтлсэн постондоо оруулсан байна. Америкийн нэгдсэн улсын Украины хувьд чухал ач холбогдолтой энхий хэлэлцээрт хэд хэдэн элементийг харгалзан үзнэ гэж ойлгож байгаагаа хэлсэн боловч цаашид үүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Украины ерөнхийлөгчийн зүгээс өгөөгүй байна. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдгэцгүй захид дэвшил энэхүү уулзалтаар гарсан удахгүй тохиролцоонд хүрч чадна гэдэгт маш итгэл өндөр байгаа гэдгээ мэдгдсэн. Гэсэн хэдий ч ням гарагч Женевт басан энэхүү яриа хэлцээний дараа ажил хийгдсэн хэвээр байгаа. Одоогоор ямар нэгэн тохиролцоонд талууд хүрээгүй болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс мэдээлж байна. Бараг 4 жилийн туршид үргэлжилж байгаа Украины дайныг зогсоох зорилготой Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн санал болгож байгаа 28 зүйл бүхий төлөвлөгөө нь Киев болон Европын орнуудын нийслэлд ихээхэн түгшүүр төрүүлсэн. Зеленскийгийн хувьд өөрийн тусгаар тогтнол бүрэн эрхийнхээ төлөө тэмцэх эсвэл Америкийн нэгдсэн улсын дэмжлэгийг хадгалах хоёрын хооронд хатуу сонголт хийх шаардлагатай нөхцөл байдалтай тулсан. Энэхүү төлөвлөгөөнд Зеленский олон удаа эрс татгалцсан Оросын олон шаардлага түүний дотор томоохон газар нутгаа өхийг Украинаас дж байгаагаараа онцлогтой ийм гэрээ хэлцээ болж байна. За төлөвлөгөөний дагуу Украин улс цэргийн тоогоо 600 мянгаар хязгаарлах бат бөх инх тайвны айлгүй баталгаа үүний оронд бол авах боломжтой болж байна. За Украиныг НАТО дэсгийг зөвшөөрөхгүй за тус цэргийн эвслэн цаашид өргөжинд хэлэх эсвэл тус улсад цэргээ байрлуулахыг хоригдж байгаа. За мөн Оросын холбооны улсын цэргийнхэн хараахан эзэлж амжаагүй газруудыг оролцуулан Крим, Луганск болон Донецкийг дефакто орсох гэдгийг Америкийн нэгдсэн улс энэхүү төлөвлөгөөний дагуу хүлээн зөвшөөрөх болно. За мөн Оросын холбооны улс 2014 оноос хойш Кримийг хууль бусаар өөртөө нэгтгэсэн. За тийм учраас Украин энэ асуудал дээр буулт хийх ёстой болж байна. За мөн Украин улсад 100 хоногийн дотор сонгуул явуулах шаардлагыг Оросын холбооны улс болон Америкийн нэгдсэн улсын боловсруулсан энэхүү төлөвлөгөөнд тусгасан. За Украиныг цогц сэргээн босгох төлөвлөгөөг бас санал болгож байгаа юм байна. За үүнд Оросын зарцаасан хөрөнгө болох 100 тэрбум $, тус улсыг дахин сэргээх болон хөрөнгө оруулахад зарцуулахаар төлөвлөгөөр тусгасан байна. Оросын холбооны улсад тавьсан 20 арга хэмжээг үе шаттайгаар сулруулан за Оросын холбооны улсыг 8 бүлэгт иргэн нэгтгэх дахин урилга өгөх юм байна. За төлөвлөгөөний дагуу Оросын холбооны улс Украин, Европын орнуудын хооронд харилцан түрэмгийл үлдэхгүй байх тухай гэрээ байгуулна. За мөн Оросын холбооны улс Европын хамгийн том цөмийн цахилгаан станцуулга Украинд байрладаг Запорожьегийн үйлдвэрлэсэн эрчим хүчийн талыг нь авахар болж байгаа юм байна. За мөн Америкийн нэгдсэн улс Арктикт эрчим хүч, байгалийн баялаг, дэд бүцэц, хиймэл оюун ухаан, өгөгдлийн төвүүд болон томоохон металлын олборлох ховор металлыг багтаасан ийм гэрээнд Оросын холбооны улстай гар үсэг зурхаар энэхүү төлөвлөгөөний дагуу тусгагдсан байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа. За харин энэхүү төлөвлөгөөтэй холбогдуулан холбооны бүгд найрамд Герман улсын гадаад хэргийн сайд Йохан Вадов хэлэхдээ Трампын дэвшүүлж байгаа Украины талаарх инхийн төлөвлөгөөг сайшааж байна гэсэн хэдий ч энэ төлөвлөгөө нь эцсийн төлөвлөгөө биш харин асуудал сонголтуудын чагсаалт гэж мэдэгдсэн. За аливаа төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд украинчууд болон европчууд бас оролцох ёстой гэдгийг Европын холбооны гадаад бодлого эрхэлсэн комиссар Кача Каллас мөн гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр мэдэгдэж байгаамаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс энэхүү инхийн гэрээг батлах хугацааг 11 сарын 27 гэсэн хугацааг Украинд өгч байгаа. За гэхдээ бям гарагт мэдэгдэхдээ 28 зүйлтэй төлөвлөгөө нь эцсийн санал биш гэж мэдэгдсэн. Мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украинд Вашингтоны үзүүлж байгаа дэмжлэгт огт талархал илэрхийлээгүй гэсэн. За тэрээр өөрийн Truth Social сүлжээнд оруулсан постондоо Украины удирдлага бидний хүчин чармаалтад огт талархал илэрхийлэхгүй байна. Европын холбоод Оросын холбооноос улсаас
газрын тос худалдан авсан хэвээр байна. Америкийн нэгдсэн улс Украинд түгээх зорилгоор НАТО-д их хэмжээний зэвсэг зарсаар байна гэж бичсэн байна. Европын холбооны чөлөөлөлтийн дагуу Унгар болон Словак улсууд тус холбоонд Оросын холбооны улсаас түүхий газрын тос шууд импортлж хэвээр байгаа. За Унгарын ерөнхийлөгч болон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр хоорондоо цагаан ордонд уулзсан. За энэ үеэр Оросын газрын тос байгалийн хийнэ эсрэг Америкийн нэгдсэн улсын авсан 20 гаруй хэмжээнээс 1 жилийн хугацаанд Унгар улсыг чөлөөлөх ийм мэдээлэлд хүрээд байгаа. За өөрөөр хэлбэл Дональд Трампын хэлж байгаачлан Европын холбоо бүхэлдээ Оросын холбооны улсаас газрын тос огт авахгүй байгаа. Зөвхөн 2 улс болох Словак болон Унгар улсууд энэхүү гэрээнээс ангид байгаа гэдгийг анхааруулж талууд бол мэдэгдэж байна. За ямар ч тач бол Дональд Трампын дэвшүүлж байгаа энэхүү төлөвлөгөөг бол Оросын холбооны улсад ашигтай туссан ийм төлөвлөгөөг бол Украинд санал болгож байна. За энэ нь бол мэдээж хэрэг Украинд хүн дээр тусаж байгаа. За талууд бол энэхүү гэрээтэй орсон зарим зүйлүүдийг өөрчлөх саналыг бол тавьж байгаа. За ялангуяа Европын зүгээс Украиныг дэмжиж газар нутгийнхаа ихээхэн хэсгийг энэхүү алдаж болж байгааг бол нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа учраас гэрээний зүйл залтуудыг өөрчлөхөөр энэхүү Америкийн нэгдсэн улсын талтай болон хоорондоо зөвлөлдөх уулзалтуудыг хийж байгаамаа.